Та-да! Япон охин. За сайн байцгаана уу ингээд G-Slime-аас мэдчилж байна. Энэхүү видеогоор бид одоо хямдхан зарж байгаа шинэ сквишинүүд 2019 оны 4 сарын 16-нд худалдаалагдахаар ирсэн сквишинүүдийг танилцуулна. Дэлгүүрийнхэн талаар танилцуулахад манайхын G-Slime and Squishy гээд пэйж хуудастай байдаг. Пэйж хуудасаараа шууд захиалга авдаг. Мөн YouTube channel дээр одооноос эхлээд захиалга авч болно. Утасны дугаар маань 94 18 28 46. Facebook хуудас маань G-Slime and Squishy гээд бичээд хайгаад болохоор олддог. Энэ болохоор захиалга тутам дагалддаг одоо экстра буюу бэлэг маань байгаа. За энэ видеонд би Lampo, Kibru болон Game тэгээд Hello Kitty Donut гэсэн сквишинүүдийг танилцуулна. Энэ маань болохоор энгийн зармаг байгаа 18 см-ийн урттай. Тэгээд үнийн хувьд болохоор 10,000-аар зарагдаж байгаа. Маш зөөлхөн, том. За энэ заримг маань 10,000-аар зарагдаж байгаа. Шүд Galaxy шүд маань ирсэн байгаа. Маш олон хүн асуусан. Энэ шүд маань манайд 9,000 төгрөгөөр зарагдаж байгаа юм байна шүү. Өмнө нь 9,500 төгрөгөөр зарагддаг байсан баг. Энэ удаа 9,000 төгрөгөөр зарагдаж байгаа. Энэ хэсэгтээ лиценз нь бичээстэй байгаа. За мөн Coffee Cat Морин капучино ирсэн байгаа. Морин капучино маань зарагддаг үнэ 10,000 төгрөг. Sunny Squishy-гийн загвартай. Sunny Squishy болон Thank you гэдэг маань нэг төрлийн загвартай squish. Одоо нэг үйлдвэртэй squishy-нууд байгаа. За мэдээж Kibru-гийн талах. Kibru-гийн талах маань манай дэлгүүрт 20,000-аар зарагддаг. Kibru, Lampo болон зарим төрлийн лицензтэй squishy-нууд маань угаасаа цаанаасаа үнэтэй ирдэг учраас юу байгаа. Үнэтэй зарагддаг. Энэ бас пицца маань 20,000 төгрөг. Пиццаны загвараас маш цөөхөн үлдсэн байгаа. Өмнөх хэрэлтээр маань ирж ирсэн squishy. За энэ мөн Thank you-ийн sushi. Sushi 7,000 төгрөг. Зөвлөгөн энэ тимч жижигхэн биш, ерөнхийдөө том хэмжээтэй squishy байгаа. Зөвлөгөн гэтээ бас тийм slow биш. За сушитэй хослуулаад төсмөн дөрвөлжин суshi бэлэн байгаа. Маш зөвлөгөн энэ хоёр squishy маань. Үнэ нь бас 7,000 энэ үнэ нь мөн өндөг. Өндөг маань Galaxy өнгөтэй болон цагаан өнгөтэй юм. Цагаан өнгөтэй squishy маань цагаан өнгөтэй өндөг маань маш зөвлөгөн. Galaxy өнгөтэй ч гэсэн маш зөвлөгөн. За тэгээд лицензтэй бүр шинээр ирсэн squishy-ний хувьд гэх юм бол Game маань ширхгэн 7,000-аар зарагдаж байгаа. Энэ ууд нь маш хатуу учраас нөгөө нэг хэр зөөлхөнгүй хатуу үгүй сайн мэдэгддэг юм билээ. Энэ сармагчин, Game-ийн сармагчин. Game-ийн ягаан бавга. Дотроо маш зөөлхөн санагдаад байна. Энэ хонь айгуу зөөлхөн юм билээ. Game-ийн хонь эднэрийнх нь бүр нэг бүрийнх нь 7,000 төгрөг шүү. Нөгөө өмнөх бичлэгүүд дээр маань squishy-нуудынхаа үнийг хэлээ яваад чек учраас би үнийг хэлээд явж байгаа. Тэгээд яаж захиалга өгөх вэ гэвэл манай Facebook пэйж хуудас руу лайк дараад тэгээд чат бичиж захиалга өгөх боломжтой. Би тус бүрийнх нь зураг болон үнийн мэдээлэл, хэмжээний мэдээллийг зургаар оруулаад өгдөг байгаа. Яг нөгөө камераар харагдаж байгаагаасаа жижигхэн юм уу эсвэл ийм том харагдах тохиолдол маш их байдаг учраас зургуудын хэмжээтэй оруулаад өгсөн байгаа. Тэгээд юу ягаараа зураг хэмжээг оруулж өгсөн учраас өөртөө гэртээ байгаа боломжоор
юу хэмжээг нь хэмжээд үзээрэй. Энэ мэлхий панда энэ маань бугуун амрах зориулттай ийм яг сквиши байгаа шүү. Нөгөө компьютер дээр маш их суудаг хүмүүсийн гар нь маш их жилдэг. Тэгээд энэ хэсэгтээ угаасаа ийм сорвтой болчдөг. Товгортой. Энэ тигр маань бас айгүй зөвлөх юм байна. Бүр амар зөвлөх юм байна энэ дотроо. За ингээд тигр. За дараа нь гэх юм бол энэ Rilakkuma pancake байгаа. Энэ маань болохоор яг нөгөө орой хөвгтэй байгаа. Лицензтэй энэ сайн нэгсэн сквиши. Rilakkuma pancake. 4 загвараас нь дөрүүлэнгээс нь ирсэн байгаа. Pancake маань үнэ нь бас 7000 гэж байгаа нэг ширхэг нь энэ чихэн хайгуу хөрх юм загвартай энэ 2 давхар pancake-тэй. За ийм 4 загвартай pancake байгаа. Энэ Hello Kitty donut байгаа. Hello Kitty donut маань 2016 онд гарсан ийм эдишн байгаа. Донатууд маань өмнө нь бүр үйлдвэрлэгдсэн загварууд маань айгүй хатуу, дээрээс нь слов биш байдаг. Тэгээ хэмжээний хувьд би том гартаа штэ. Тэгээд ийм том яг донат дундаа. Тэгээ айгүй зөвлөх слов юм билээ. Би бүр амар хатуу ирэх байх гэж бодож байсан. Ер нь Hello Kitty-гийн сквишинууд ихэнхдээ ер нь тийм хатуу айгүй хатуу ирдэг. Тэгээд энэ түлхүүрний осорны хувьд ч гэсэн юм бүх тэгээд ийм утасны чихвчэнд хийх юм оролттой. Ягаан юм алтлаг осортой. Энэ QR код нэнд байгаа. За энэс маань бас дахиад ийм ягаан өнгөтэй ирсэн. Ягаан болон чигнэлийн ягаан хоёр өнгөтэй. Үнэ нь 16,000-аар зарагдсан Hello Kitty donut маань. За ингээд 90-д очвол манай хаяг Улаан Хорангийн 53 дугаар сургуулийн уртлын цэнхэр цагаан байр. Тэгээ миний утасны дугаар 94 18 28 46. Энэ Hello Kitty-ийн макарон байгаа. Энэ бантган макарон. Энэ бас нөгөө 16 оны эдишн учраас маш зөөлхөн. Яг нөгөө өмнөх загваруудын бол энийг би бичлэгүүдийн үзчихсэн айгүй хатуу гэж бодсон ч гэсэн яа ингээд бариад үцээр айгүй гоё зөөлхөн. Тэгээд бусад Hello Kitty-гийн сквишинуудыг бодоод айгүй зөөлхөн юм байна. Тэгээ энэс маань юм ягаан бор ногоон. Тэгээ макаронуудынх нь өнгөнүүд нь бас өөр юм лээ. Ийм шар тэгээд цагаан өнгөтэй ирсэн. Бүгдээрээ яг ижилхэн цагаан шар ногоон тэгээд юм ягаан бор. Нэг бүрийнх нь үнэ нь манайд 10,000 төгрөгөөр зарагдав. За дараагийнх нь юм зүү энэ маш игдүүтэй. Бүр амар хөөрхөн. Тэгээд энэ нөгөө юу лицензэн ч гэсэн айгүй хөөрхөн юм лээ. Гэтэ юм наадаг учраас жоохон дараа нь жоохон хурах гэж магадгүй. Амар гоё зөөлхний хувьд тэгээд ягаан болон шар өнгөтэй байгаа. Нилээ ажилхан бүргэр тэрсэн бүргэр нь хүртэл нөгөө Саны X-ийн нөгөө юу гэдэг нь штт. Хэм блэ? Тэрнтэй ижилхэн царайтай. Амар гоё зөөлхөн. Тэгээд үнэрний хувьд гэх юм бол хоёлаа тийм талах шиг, маслаа талах шиг үнэртэй юм. Тэгээ үнэ нь 8500-аар зарагдчихж байгаа. Уутны хувьд гэх юм бол энэ юм зөв юм. Цаанаас юм ууттай лицензтэй сквишинууд маань өөртөө цаанаас ууттай ирдэг байгаа. Тэгээд энэ зарим юм уут. Энэ том зарим уутраас уут маш том. Тэгээд энэ бургер мууны энэ Санкюэлний сквишинууд угаасаа юм цаанаас ууттай ирдэг. Ийм загвартай. Сквиши тус бүр ер нь бүгдээр өөр гэсэн загвартай уутнуудтай байдаг. Тэгээ хана хултар сквишинууд маань өөрөө нэг юм уут гэсэн онцлог юм байдаг.
За энэ болохоор зүгээр энгийн скушины пакэж, өндөг суши болон шүдний пакэжийн пакэжтэй очих байгаа манай дэлгүүрээс авдаг. Лампогийн скушинуудтай гараад. За энэ жижиг лампа байгаа. Өмнө нь манай дэлгүүрт 16,000-аар зарагдчихсэн жижиг нь одоо жижиг ламаны үнэ нь 10,000 төгрөгөөр зарагдах байгаа. Маш зөөлхөн. Тэгээд энэ ламанаас маань жижиг ламанаас маань ийм Galaxy ийм солонгон тэгээд ийм дундын ийм 3 өнгөтэй байгаа. Энэ одоо ямар өнгө гэдэг юм бэ? Энэ Galaxy солонгон хоёрын холбог юм шиг ингээд ингээд гаргацсан юм шиг ийм өнгө. За ингээд тос бүрийнх нь 10,000 төгрөг. Энэ Galaxy нь маш зөөлхөн юм билээ. Лампагийн скушинууд угаасаа маш зөөлхөн байдаг. Лицензийн доороо бичээстэй байгаа сайн харагдах нь. Гурвангийнх нь энэ хөл доор байгаа. Тэгээ ориг скуши болон фейк скушины ялгаануудыг хэлжсэн. Оригууд маань болохоор энэ залгаас маань энэ хажуу талаараа явдаг байгаа энэ ламануудын ялангуяа. За ийм 3 жижиг ламаа байгаа. Лампагийн скушинууд маань өөрсдөө маш том зайтай учраас ингээд жоохон зайшлах хэрэгтэй болчихлоо. За энэ том лама маань ягаан болон энэ удаагийн ирэлтэнд ягаан болон цэнхэр өнгөөр ирсэн байгаа. Лицензний хувьд бас хөл дээрээ лицензтэй. Нэг хүүхэд надаас ингэж асуусан. Эрэгтэй хүүхдэд ямар скуши зүгээр вэ гэж. Эрэгтэй хүүхдэд энэ скушиг зүгээр ахаа. Хасаараа ах トゥ хоёр шиг гэнэ. За ингээд энэ хуурамч скушины маань цэцэг мэцэг аягүй жижигхэн байдаг. Энэ маань үнэ нь 18,000-аар зарагдчихж байгаа. Өмнө нь би 30,000-аар зарж исэн ганц хоёроор авчирч байхдаа одоо энэ лама маань 18,000-аар зарагдчихж байгаа. Энэ гадаргуу нь аягүй гоё. Ийм мат гадаргуутай барихад хүртэл ийм гоё зөөлхөн ийм гадаргуутай байгаа шүү. Энэ лама скуши маань би яг энэ оргууд нь аягүй дуртай. За энэ ягаан лама. Бүр базаа ламаар. Жижиг ламаны маань пакэж. Аспака. скуши. Энэ аспака гэж бичдэг энэ донд ламаны скуши. Биш пакэж байна. Та-да! Япон охин. Япон охин маань нэг бүрэн 6,000 төгрөгөөр зарагдчихж байгаа. Цэнхэр болон ногоон гэсэн юм хоёр загвартай байгаа. Нөгөө санал асуулгаар хамгийн их байр эзэлсэн учраас энэ хоёрыг авчирсан байгаа. Хосоороо маш хөөрхөн, эгчтэй хоёр шиг гоё. На. За тэнэгцээ маа тэнэгцээ. Артлын хувьд юм бэ. Нүс нь айгүй гоё текстур сайтай. Үнэн 6,000, нэг бүрийнх нь үнэн. Тэгээ бантагтай. За Япон охин. За тэгээ уугийн хувьд ийм хоёр уттай байгаа. Ногоон. Тэгээд цэнхэр. Ногоон. За дараа нь та-да. Вартай ногоо. Энэ вар маань болохоор хятадууд, японочууд ялангуяа юу яадаг? Энэ вартай ийм ногоо нөгөө нэг мөнгө дууддаг ногоо гэд гэртээ маш их тарих дуртай байдаг. Бас яг иймэрхүү төрлийн нөгөө нэг шаазаа эзлээд аваад хомиртой тавьчихдаг. Энэ маань болохоор яг нөгөө нэг мөнгө дууддаг ногоо гэж явдаг байхгүй юу? Тэгээд та нар ч ихсэн авчих юм бол бас мөнгө дуудах юм билүү гэх юм. За энэ маань үнэн 6,000 төгрөг, хоёр талдаа лицензтэй. Өмнөх бичлэгэн дээрээ би нөгөө ууднаас нь задлааг харуулсан. Энэ бичлэгэн дээр ууднаасаа задлж харуулж байгаа. Энэ яг угаасаа дөнгөж сая задлсан учраас ингээд пакэжнаасаа дөнгөж гарсан учраас энэ нэг эргээд хэвэндээ ороог байгаа. Сайн оролдоод ах юм бол угаасаа эргээд хэвэндээ орчдөг. За вартай ногоо Уут нь ийм уттай. Дараа нь талах өлсөн юм байна уу? Өнөр нь яг үзээлзгэн шиг өнөртэй. Лицензний хувьд энэ доор нь лиценз нээдэг. Энэ лампогийн лицензнүүд айгүй хөөрхөө. Ийм талхны хэлбэртэй. Тэгээд лампо гэсэн юм бичгтэй. Тус бүр дээр өөр ингэсэн загвартай лицензтэй байдаг. За энэ маань маш
бас юм эри бас зөөлхөн дуун сонсогдож байгаа ба. Тэгээд талах цуглуулах сонирхолтой бол надад ийм хоёр төрлийн төвс зарагдаж байгаа шүү за. Энэ нь 20,000 энэ талах маань болохоор 10,000-аар зарагдж байгаа. Энэ маань амар том шүү. Одоо энэ 6,000-ын энэ хүүхэлтэй хавж үзсэн бол энэс баг ингээ 2 дахин том ийм сквиши байгаа. Дараа нь энэ тасных нь ууд нь амар гоё юм тонглог тийм хий гаргагчтай. Бараг бүх хүүхдүүд нь тийм нөхтэй ах шүү. Ингээд ууд дотроо бацсан бол хий гаргагчтай тийм тонглог аягүй гоё уттай. За дараа нь юм төрсөн өдрийн билүү. Төрсөн өдрийн билүү маань ганцхан шишгийг ирсэн байгаа. За ийм ганцхан шишгийг ирсэн. Тэгээд ийм гоё хайрцагтай. Үнэн нь 16,000 болов 18,000. Үнэн нь 18,000 шүү уучлаарай. Үнэн нь 18,000-аар зарагдаж байгаа. Энэ доороо бас ийм Lampo-гийн лицензтэй хажуудаа төрсөн өдрийн минь төргий гэсэн бичигтэй ийм сквиши байгаа. Мөн Lampo дөрвөө Galaxy өнгөтэй. Доороо ийм лиценз нэдэг ууд нь хатаа учраас нэг мэдээгүй ийм хий гардаг шиг. Хий гардаг. Тэгээд дотор амар гоё зөөлхөн юм билээ. Солонгон бас өнгөтэй байсан. Galaxy өнгөтэй ч гэсэн бас ялгаагүй яг адилхан өнгөн л өөр болохоос ерөөсөө л зөөлхөн юм билээ. За ингээд ийм муурын талах. Муурын талхан дээр хөвтөж байгаа муур. Талхан дээр хөвтөж байгаа муур. Энэ маань ийм бор болон ягаан ийм хоёр өнгөтэй ирсэн байгаа. Үнэ нь 21,000. Энэ бүр амар зөөлхөн. Тэгээд лиценз нь айгүй хөөрхөн. Энэ бичгэн лаг гоё. Тэгээ хажуу талтай ийм сарвуунуудын загвартай өнгөний хувьд ийм бор өнгөтэй хилээ гаргасан. Хажуу талаа нөгөө нэг муур ингээм амар савраад болоод нь штэ яг тэрэг дээрээс юм шиг байлээ. Ийм савартай. Үнэ нь 21,000-аар зарагдаж байгаа. За амар зөөлхөн бүр. Яг саяны энэ бичлэгэн дээр байгаа хамгийн үнэтэй сквиши маань энэ сквиши байгаа. Энэ үнэ нь 21,000. Муур маань өөрийн гэсэн юм өрөөтэй. Хэрвээ сквиши цуглуулад гоё үрж тавьдаг бол яг ийм амар гоё өрөө тавьчихад гоё харагддаг юм сквиши байгаа шүү. Дараагийн сквиши маань хамгийн сүүлийн сквиши маань энэ дондогмоо байгаа. Яг нөгөө юугаараа болохоор Lampo би дондогмоо гэд нэрлэлсэн байгаа. Ийм солонгон өнгөтэй, лаг гоё зөөлхөн, том, ийм Galaxy өнгөтэй, бас лаг гоё зөөлхөн, том. Тэгээд ийм бас ягаан өнгөтэй, ягаан өнгө нь амар гоё деталь ихтэй. Энэ доотлоороо юм юутай хөлтэй. Тэгээ дээрэс нь ийм хажуудаа цэцэгтэй. Лиценз нь айгүй гоё юм зурагтай. Энэ QR кодтай. Тэгээ үнэ нь ердөө 10,000 төгрөг. Нэг нь ердөө 10,000 төгрөг. Амар гоё том чанартай хямдхан сквиши авъя гэж бодож ивэл энэ сквишиг аваарай. Тэгээ амар зөөлхөн хадаа. Бүр амар слоо. Би сая зүгээр нэг уруугаараа дарсан штэ. За ийм сквишинууд маань ирсэн байгаа. Хэрвээ энэхүү бичлэг маань таалагдсан бол саб дараарай. Мөн бичлэгэнд маань лайк тараад комент хэсэгт асуух юм байвал асуугаарай. Тэгээд хэрвээ захиалга өгөхөөр бол миний утас руу залгах юм уу эсвэл манай Facebook page утас руу бичээ шүү. За Jess Slime and Squishy гээд яг энэ харагдаж байгаа шиг бичээд page утасаар чат бичээд захиалга өгч болно. Ерөнхийдөө Facebook page хуудасаараа захиалга өгчих юм бол илүү найдвартай байдаг. Энэ талх маань ч гэсэн аягүй хөөрхөн. За ингээд баярлаа.